Сайн байцгаана уу үзэгчдээ 128 эрүүл мэндийн хөтөлбөрийн шинэ дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Энэ удаагийн дугаараар бид эрүүл мэндийн сайн дурын хувийн даатгалын талаар ярилцахаар мандал даатгалын төлөөлөл болон үзэгчдийн төлөөллийг студид урьж ирүүлээд байгаа юм а. За манай өнөөдрийн дугаарт оролцохоор мандал даатгалын эрүүл мэндийн даатгалын төсөл хариуцсан захирал Өсөх Баяр хүрэлцэн ирсэн байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Эрүүл мэндийн даатгалын тухайд улсын нийгмийн эрүүл мэндийн даатгал, хувийн даатгал, сайн дурын даатгал гэсэн ингээд ийм олон яриа ойлголтууд явж байгаа. Хүмүүс бас ялгааслагыг нь гаргах гэж оролдож байгаа байх гэж бодож байна. Гэхдээ та одоо өнөөдөр энэ нэвтрүүлэг дээр энэний ялгааслагыг нэг сайн гаргаад хэлээд өгөөч. За Монгол улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсснээс хойш өдгөө 21 жил болж байна л доо. Энэ хугацаанд эрүүл мэндийн даатгалын тухай хууль 10 дахь удаага шинжлэгдээд энэ 2015 оны 7 сарын 1-ээс хамгийн сүүлийн шинжилсэн хууль бол хэрэгжиж эхлээд байна. Тэгэхээр Монгол улсад улсын эрүүл мэндийн даатгал маань албан журмын буюу Монгол улсын иргэн бүр улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бол төлнө гэсэн хэлбэртэй явдیں۔ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд бол нэг нэмэлт заалт бүр тусгай бүлэг болгож оруулсан заалт байт юм л да. Энэ саяын сүүлийн шинэ хуулиар. Энэ нь бол хувийн эрүүл мэндийн даатгал буюу иргэн сайн дураараа өөрийнхөө сайн дур сонирхлоороо хувийн эрүүл мэндийн даатгалыг одоо даатгалын үйл ажиллагаа явуулдаг хувийн хвшлээс бол авах боломжтой гэж заасан байдаг. Энэ нь юу хэлээд байна гэвэл та улсын эрүүл мэндийн даатгалын одоо 1 жилийн хугацаанд 1,800,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ авахаас гадна нэмээд хувийн эрүүл мэндийн даатгалыг одоо даатгалын хамгаалтын хэмжээнээс хамаарат авах боломжтой гэсэн. За энэ дээр би нэмж нэг зүйл тодруулж хэлэхэд бол Монгол улсад энэ улсын эрүүл мэндийн даатгал маань бүх нийтийн эв санааны зарчим гэдэг хэлбэрээр явд юм аа. Тэгэхээр энэ юу хэлж байна гэвэл та жилд 1 сая төгрөгийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг цалингаасаа төлнө. 8,000 төгрөгийн шимтгэлийг төлнө хэмжээнээс үл хамааран ижил эрүүл мэндийн тусламж үйлчлэгийг авна гэсэн. Тэгвэл хувийн эрүүл мэндийн даатгал маань та хэдийн хэмжээний даатгалын шимтгэлийг төлнө. Төдий хэмжээгээр л энэ хүү эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ зөвхөн та ашиглах боломжтой гэдгээр маш даваа талыг бий болгож байгаа юм. Эрүүл мэндийн даатгал гэж юу вэ? Иргэний эрүүл мэндийн даатгал нь даатгуулагч эрүүл мэндийн эрсдэлд орох үед санхүүгийн дэмжлэг авах зорилгоор өөрөө болон ажил олгогч төрөөс хуульд заасан журмын дагуу даатгалын шимтгэл төлж даатгалын санг бүрдүүлэх, эрсдэлд өртсөн даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг уг сангаас төлөх нийгмийн эдийн засгийн арга хэмжээ юм. Тэгэхээр одоо энэ даатгалын байгууллагууд эрүүл мэндийн даатгал руу орох тэр шалтгаан нөхцөл нь юу байв? Эрүүл мэндийн даатгал үнэхээр манай иргэд одоо хамгийн их сэтгэл хангалуун бус дандаа одоо сэтгэл дундуур явдаг нэг юм хэлбэр байгаад байгаа шүү дээ. За даатгалын байгууллага гэдэг маань нэг утгаараа нийгэмд одоо сайн сайхныг бий болгох учирсан тэр өндөр хэмжээний эрсдлийг дааж гарах үндсэн нэг ёсондоо нийгмийн нэлээд том хариуцлагатай одоо байгууллага гэж хэлж болд юм л та. Тэгвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд Монгол улсад ямар хэмжээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байна вэ? Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал ямар байна вэ гэдгийг бид юуны өмнө харж үзэх хэрэгтэй. За тэгвэл өнөөдөр олон улсын түвшинд ойртсон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч хувийн хвшлийнхэн одоо зах зээл дээр хүч төрөн гарч ирж байна л та. Тэгвэл эдгээр байгууллагуудаар үйлчлүүлэх иргэдийн хувьд гэвэл одоо санхүүгийн боломж төдийлөн бас өндөр биш байгаа. Яагаад вэ гэвэл улсын эрүүл мэндийн даатгал маань улсын эмнэлгүүдийн санхүүжилт болон тусламж үйлчилгээ илүү анхаарсан байдаг. Хувийн эмнэлгүүдэд даатгалын үйлчилгээний тэр чиглэл болон төрөл нь их бага цөөхөн байт юм л та. Тэгвэл энэ дээр хувийн эрүүл мэндийн одоо даатгал гэдэг зүйл бий болсноор энэхүү тогтолцоон дээр шинэ санхүүгийн одоо их усүрийг бий болгож байгаа. Бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд даатгуулцгаая.
Улсын эрүүл мэндийн даатгал маань хэдийгээр одоо албан журмын бөгөөд одоо иргэдийнхээ 90% нь хамарчихсан ийм давуу талууд харагдаад байгаа мэт боловч бас төдийлөн хүмүүсийн эрүүл мэндэд учирч байгаа тэр эрсдэлийг нь бас яг хангалттай хаах хэмжээнд бас биш байдаг юм а. Тийм учраас тэнд одоо бас байгаад байгаа тэр сул орон зайг нөхөх, иргэдэд очих эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тэр зорилго бол одоо хувийн хөвлөлийн эрүүл мэндийн энэ даатгалын зорилго юм а гэж ойлгож болох уу? Тэгвэл одоо эрүүл мэндийн улсын даатгал, хувийн хөвчлийн одоо сайн дурын даатгал хоёрын хоорондын ялгааг өшөө нарийн тайлбарлаж хэлж өгөх боломж байна уу? Боломжтой байлгүй яах вэ? Улсын эрүүл мэндийн даатгал болон хувийн эрүүл мэндийн даатгал манай Мандал Жандрал даатгал компаниас гаргаж байгаа жаргалан эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүнтэй харьцуулсан байдлаар би тайлбарлая л та. Та жилд сар болгон цалингийнхаа 2%-ийг үндсэн цалингийнхаа ажил олгогч нь 2%-ийг гээд нийтдээ 4%-ийг бол эрүүл мэндийн улсын эрүүл мэндийн даатгалд бол шимтгэл болгож төлдөг юм аа. За энэ манай үзэгчдийн төлөөлөл хүрлцэн ирсэн байгаа учраас энэ мэдээлэл маш чухал гэж бодож чинь та бүхэн сайн анзаараараа сая одоо хэлж штэ цалингаасаа орлогоосаа ингэж өгдөгөө гэдэг. Тэрийг бол мэдж байгаа. А та бүхний мэдхгүй өөр одоо бас ямар мэдээлэл гарч ирэх нь гэдгийг сайн анзаарч байгаарай. Жилд та дунджаар 500 мянгаас сая төгрөгийг бол улсын эрүүл мэндийн даатгалынхаа шимтгэлд төлдөг юм байна. Тэгвэл хувийнхтай харьцуулахад дунджаар энэ дүү маань ойролцоогоор нэг 600 мянган төгрөгийн шимтгэлийг бол төлөх боломжтой. Гэхдээ хамгаалтын хувьд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жилд авах тэр үр шимийг нь бид бодож үзвэл улсын эрүүл мэндийн даатгал маань жилд 1.8 сая төгрөгийн одоо хамгаалалттай байдаг болвол хувийн эрүүл мэнд тухайлбал манай жаргалын эрүүл мэндийн даатгал маань 50-аас 550 сая төгрөгийн хамгаалтыг бол санал болгож байгаамаа. Улсын эрүүл мэндийн даатгалаар энэ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг одоо өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг даах боломж бол байдгүймаа. Тэгвэл хувийн эрүүл мэндийн даатгал энэ орон зайлуу буюу өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг авах боломжийг дээрэс нь Монгол улсад эмчлэгдэх боломжгүй тусламж үйлчилгээ болон өндөр өртөгтэй мэс заслыг нь бол одоо олон улсад эмчлэх тэр боломжийг нь бий болгож байгаамаа. За тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэгт бас олон нийтийн мэдээллийн сүлжээгээр та бүхний хэдийнэ сайн танил болсон Цэрэн тогтхуу ээжийнхээ хамт хүрэлцэн ирсэн байгаа. Хэдийгээр тэр хоёр маань ажилдаа хичээлдээ завгүй бас эмчилгээнд дуусаагүй байгаа ч гэсэн энэ нэвтрүүлгээр дамжуулан үзэгчдэд хүргэж байгаа тэр мэдээллийн маань бас ач холбогдлыг ойлгож хүндэтгээд хүрэлцэж ирсэн маа. Ингээд Цэрэн тогтхыг ээж Болорт туягийн хамт хүлээж авцгаая. За Цэрэн тогтох Болорт туяа хоёртой бидний урилгыг хүлээж авч цаг зав гаргаж хүрэлцэж ирсэнд баярлж байна. За хичээл номдоо орцсон уу? Биеийн байдал ямар вэ Цэрэн тогтхоо? Хичээлд бол орцсон. Одоо биеийн байдал чимжлэхэд басаагүй. Ер нь гайгүй болж л байна да. Одоо ямар нэгэн хүндрэл байгаа юу? Хүндрэл гэх юм бол одоо биений хайр жоохон таталтж байгаа. Иймэрхүү хүндрэл. Энэ гар им тусгай болттой байх шиг байна те. Энэ бол хамгаалтын үүрэг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний нэг хэлбэр байх те. Тий. Тэгээд хамгаалтын үүргээс гадна одоо арьс тавааж идэг тэрийг гайгүй ойлгох үүднээс иймэрхүү хувцс өгдөг юм билээ. Болорт туяа тэгэхээр энэ бол одоо бас танай гэр бүл тохиолдсон юм гинтийн эрсдэл байла. Та өхнөөс одоо зөндөө их сэтгэл зүйн одоо энэ гар цохирлоос гадна бас эдийн засгийн их хүндрэл учирч байгаа хаа. Ер нь одоо багцаалаад тооцол одоо мөнгө зардлын хувьд хичнээн төгрөг зарагдчих энд нэг тийм баримжаа тоо үзэгчдэд хэлж өгөх боломж байна. За яг бас нарийн бол бас яг тооцоо хийж мэдэхгүй байна тий. Одоогийн байдлаар бол ямар ч ихний ээлжиндээ нэг гадаад явж эмчилсэн зардалтайгаа нийлээд тэг зөвхөн эмчилгээндээ гэхэд ямар ч нэг 300 гаруй сая төгрөг орсон. Цаашдаа тэгээд энэ төлөнхий гэдэг чинь бас ингээд бүрэн төгс айгу хурдан эдгэн гэж байдгүй юм байна. Тэгээ одоо ч гэсэн цаашдаа бол ямар ч нэг жилдээ бол бас эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Тэгээ одоо физик эмчилгээнд явж байгаа. Тэр бүхэнд бол бас мөнгө төгрөг нэмэлтээр орхол юм шиг байна уу? Тийм ерөөс байнга ордог юм байна. Тэгээ нөө чийгшүүлэх тоснуудаа байнга хэрэглэх хэрэгтэй болохоор жилийн турш хэрэглэх хэрэгтэй болох тэр зэрэг тэр тоснууд нь бас жоохон үнэтэй байдаг юм байна. Өнөөдрийн эмчилгээг бол одоо аль эмнэлэг дээр хийлгэж байна? Гэмтлийн эмнэлгийн физик эмчилгээний тасаг дээр хийлгэж байгаа. Энэ өдөр тутмын физик эмчилгээ бол одоо нөгөө даатгалынхаа журмаар хийгдэж байна. Үн төлбөргүй байгаа юу? Ер нь даатгал, эрүүл мэндийн даатгалаа таяр ашиглаж чадаж байна уу? Одоохондоо яг эмчилгээ нь үн төлбөргүй хийж байгаа. Гэхдээ эмчилгээнд нь орж байгаа бас нэг нөгөө тариа энтер нь болохоор гаднаас өөртөө авч байгаа. Энэ эрүүл мэндийн даатгалын одоо хэрэг ер нь яаж гарч ийн хүн бас хэлдэг штэ яг нэг гинт өнөөдөр л ингээд н орой руу орлоо гэдэг шиг ер нь эрүүл мэндийн даатгал гэдэг юм чи ийм хэрэгтэй юм байсан байх шүү гэсэн ийм ойлголт мэдрэмж төрсөн нь Болорт туяа.
төрсэн одоо даатгалтай тулдаа одоо эмнэлэгтээ Монголда эмнэлэгтээ яг үн төлбөргүй эхний ээлжийн хагалгаанд бол төлбөргүй орсон. Гэхдээ яг нэг цаанаасаа бас даатгалын сангаас олгодог одоо бодвол хэмжээ энтер нь хязгаартай байдаг байлгүй. Тэгэхээр нөгөө эмнэлэгт эм тариа айгу хомс байдаг юм билээ. Тэгээд эм тариа болтны материалаас ахуулаад ер нь юмнуудаа айгуух гаднаас авчихсан. Яг улсын эрүүл мэндийн даатгал хэдийгээр одоо үн төлбөргүй даатгаж байгаа ч гэсэн иймэрхүү одоо маш их мөнгө зардал шаардсан ийм тохиолдолд үнэхээр хүрэлцэхгүй гэдэг бол та нар маш сайн одоо нөгөө ясмахаараа мэдэрнэ гэдэг шиг мэдэрсэн ойлгосон хүмүүс шүү дээ тий. Тэгтэл одоо тэр саяын өөрөө ч ярьсан 300 гаруй сая төгрөгийг одоо яаж бүрдүүлв? Одоо нууц биш бол ярьж болох уу тий? Тэгээ энэ завшааныг ашиглаад одоо бид нарт энэ эмчилгээний зардлыг бүрдүүлж өгсөн бүх хүмүүстээ одоо ард түмэндээ хандив өгсөн хүмүүстээ ард түмэн хувь хүмүүс байгууллагууд гэл найз нөхд гээд бүх хүмүүстээ дахин баярлаа гэж хэлмээр хоёр хүүгмийн одоо өдий зэрэгтэй хөл дээр нь босгох тусалсан та бүхэндээ маш их баярлаа гэж хэлмээр байна. Ард түмнийхээ хандиваар л ер нь сая ингээд эмчилүүлж ирсэн. Аха. За тэгэхээр өнөөдрийн бидний одоо энэ нэвтрүүлгийн маань зорилго бол бас үнэхээр одоо айл гэр тохиолдож болох нь эрүүл мэндийн эрсдлээс гарахын тулд хүн улсын эрүүл мэндийн даатгалаас гадна эрүүл мэндээ бас хэрхэн одоо даатгаж амьдралынхаа баталгааг хангаж байж болох юм бэ гэдэг энэ мэдээллийг хүргэхийг зорж байгаа маа. Өсвөрөө жишээлбэл саяын энэ хүмүүс тохиолдсон шиг ийм нөхцөл байдал амьдрал дээр маш их байдаг. Тийм үед одоо энэ өөр даатгал руу хандсанаар өөр даатгалыг сонгосноор одоо яаж гар цохирлыг багасгаж болох вэ гэдэг энэ гарцуудыг хэлж өгөөч. За баярлалаа. Тэгэхээр бид жаргалан эрүүл мэндийн даатгал буюу Монголын анхны цогц хувийн эрүүл мэндийн даатгалыг бол зах зээл дээр нэвтрүүлээд удаагүй байна. Тэгэхээр энэхүү жаргалан эрүүл мэндийн даатгалаар бол бид хоёр төрлийн даатгалын хамгаалтыг санал болгож байгаа юм л та. Улсын эрүүл мэндийн даатгалаар бол жилдээ 1.8 сая төгрөгийн хамгаалалттай байдаг бол бараг ижил хэмжээний одоо даатгалын шимтгэлийг төлөөд жилдээ 50 сая болон 550 сая төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын боломжийг бий болгож байгаа. За энэ маань одоо энэхүү өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ авахд шаардлагатай тусламжийг бол бүрэн хамгаалж бол чадж байгаа гэж хэлж болно. За үүн дээр тухайлбал өндөр өртөгтэй эмчилгээ одоо цэрэн тогтох хөтмөн тохиолдсон одоо ижил төрлийн эмчилгээ түүнчлэн өндөр өртөгтэй эмчилгээнүүд болох эд эрхтэн бөөр илэг шилжүүлэн суулгах мис заслын эмчилгээ үе шилжүүлэн суулгах болон бусад архаг хууч өвчтэй холбоотой альва одоо эмгэгүүд мөн энэхүү даатгалд маань орсноороо одоо даатгуулагч маань одоо эрүүл мэндэд сэтгэл хангалуун өөрөөр хэлбэл нэгдүгээр эрүүл мэндэд хариуцлагатайгаар хоёрдугаар хариуцлагатай гэдэг маань өөрөө сайн дураараа даатгалыг хамрагдж штэ. Нөгөө талаараа эрүүл мэндэд сэтгэл хангалуун байх тэр боломжийг бий болгож байгаамаа. Болортой тэгэхээр ер нь бас ийм даатгалын хэлбэр байдгийн байна гэдэг ийм ойлголт мэдээлэл байсан нь өөрт чинь. Өмнө нь бол байгаагүй. Тэгвэл юунд нөгөө Солонгост хүүгээ эмчлүүлээд байж хахад тэнд байдаг одоо маа нэг найз тэр даатгалын талаар Солонгост байдаг тийм даатгалын талаар хэлжсэн. Би тэрийг бол энэтэй төстэй юм уу л гэж ойлгоод байна. За хувийн даатгал гэдэг ингээд даатгалдаг. Даатгалдаа сар болго мөнгө төлдөг. Тэгчээд яг тэр даатгалаа эргээд ашиглахгүй ч гэсэн тэр нь яг хуримтлал маягаар ингээд байж идэг. Тэгээд ашиглаагүй нөхцөлд одоо дараа нь тийм буцаагаад авч хэрэгжилж болдог. Тийм юм уу гэж би ойлгосон. Тэр тэл төстэй юм уу гэж. Тэрийг сонсож байхдаа ер нь манад бас ер нь тийм бай. Яагаад байдгүй бол гэж бодож байв уу? Бодож исэн байвал зүгээр юм байна да гэж бодсон. Монгол хүмүүн таны төлөө. Хувийн эмнэлгүүдийн үйлчилгээний чанар нэлээд өндөр боллоо. Тэгэхээр энэ дэр хувийн эмнэлгийн бол сонгох одоо тэр сонголт бол нэлээд их боллоо шүү дээ. Тэгвэл нөгөө талд нь олон улсын эрүүл мэндийн даатгал гэдэг зүйл бас байд юм аа. Гэвч олон улсын эрүүл мэндийн даатгал гэдэг маань маш өндөр үнэтэй. Одоо хэдэн мянган доллараар яригдах өндөр үнэтэй байдаг. Тэгвэл энэ хоёрын завсарт буюу нийт хүн амд тохирсон одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдлыг хангасан одоо тусламж үйлчилгээний хамгаалтын хэмжээ нь илүү том. Үн өртгийн хувьд гэвэл одоо иргэд төлөөд даатгалдаа хамрагдаад байх тэр боломжтой тийм байдлаар бол бид энэхүү бүтээгдэхүүнээ бол зах зээл дээр гаргаж байгаараа тунч онцлог байгаа юм л. Тэгэхээр болортуяа одоо таяр дахиад Солонгос явах шаардлага гарах болов магадгүй одоо энэ мандлын жаргалан эрүүл мэндийн даатгалыг сонгосон байлаа гэхэд тэр одоо даатгалын яг хэрэг тэнд гарах болов гэдгийг за дараа нь өсгөөр хариулах. Дахиад одоо Солонгос явах шаардлага байгаа юу?
Яг одоохондоо бол яг хэлж мэдэхгүй байна. Яг магадгүй одоо хэрэг ингээд ургалт өгөөд ингээд таталтаад ингээд авах юм бол дахиж хагалганд орно гэсэн. Тэгэх юм бол бас явах магадaltaй. Тэгэхгүй гайгүй шиг байх юм бол гайгүй. Та жаргалан эрүүл мэндийн даатгалдаа туулснаар хэвтэн эмчлүүлэх бүх тохиолдолд 500 мянган төгрөгөөс дээш үнийн дүнтэй амбулаторийн онцлогоо эмчилгээ хийлгэхэд, компьютер томограф болон MRI онцлогоо хийлгэхэд эмчилгээ үйлчилгээний төлбөрийн 70%-ийг даатгалаас төлнө. Тэгвэл өөрөө бас нөгөө тэр Солонгост байхад хүн ярьж яхад энэ иймэрхүү хувийн эрүүл мэндийн даатгал манад байдгүй болоо гэж бодож итэл одоо бас эхлэл тавигдж байгаа юм байна тийм ээ. За өсөхөөрөө энэ хоёр төрөө танаа даатгалыг сонгосон байлаа гэхэд одоо тэр хоёрын тухайн одоо тэр хэрэгцээг нь хангаж чадах болов. За жаргалын эрүүл мэндийн даатгал маань бид зах зээл дээр бол хоёр төрлийн бүтээгдэхүүн бий болгож байгаа танилцуулж байгаа юм л та. Энэ дээр бол gold болон platinum гэдэг. За gold үйлчилгээний хувьд бол Монгол улсад одоо 50 сая хүртэл төгрөгийн тусламж үйлчилгээ авах боломжтой. За манай platinum багц бол Монгол улсад 50 саяас гадна Азийн манайх сүлжээ 8 эмнэлэгтэй, шилдэг 8 эмнэлэгтэй, сүлжээ 8 эмнэлгээр жилд 250 мянган долларын үйлчилгээ авах боломжийг бол бий болгож байгаамаа. Үгээрээ бол одоо тусламж үйлчилгээг нь бол хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Би энэ хоёр зочноо урьхийнхаа өмнө хэлжсэн. Та хоёрыг бол одоо нөгөө олон нийтийн мэдээллийн сүлжээгээр хүмүүс маш их мэддэг болсон. Тэгэхээр бас та хоёрын танилуд нэгсэндээ сууж байгаа гэж бодож байна. Энэ хүмүүс маань асуулт байгаа ах гэж бодож байна. За цэрэн тогтоос асуулт асуумаар байна. Одоо хичээлдээ яваад эхэлчихсэн гэсэн. Ер нь хичээл хийхэд хүндрэлтэй зүйл байна уу? Хүүхдүүд ер нь ямар хөө байдлаар хүлээж авч байна вэ? Хичээл хийхэд бол хүндрэлтэй зүйл байхгүй. Өмнө сурж исэн ангид орсон болохоор найзууд маань сайхан хүлээж авсан. За сайн байна уу? Намайг Инхмаа гэдэг. Тэгээд ээжээс нэг асуултыг асуумаар байна. За танаа гэрт энэ одоо гинтийн осол тохиолдсны дараа та ямар нэгэн хувийн даатгалд одоо хамрагдсан уу? Эсвэл одоо хамрагдъя гэсэн бодол танд байна уу? Одоогоор ямар нэгэн даатгалд хамрагдаагүй байгаа. Тэгээд манад ийм хувийн Монголд ийм хувийн даатгал байдгийг, эрүүл мэндийн даатгал байдгийг одоо ингээд сая мэдж авлаа. Тэгэхээр ийм даатгалд бол хамрагдаж байх хэрэгтэй юм байна л гэж бодож байна. За асуулт тавьсан үзэгчдэд баярлалаа. Өсөх хоёр маань бас нэг цэрэн тогтохтой нэг урамшуулалтаа ирсэн байгаа. Мандал General даатгал компаниас цэрэн тогтохгүйгийнхаа эмчилгээнд нь бид зориулаад манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүтэн жилийн хугацаанд авахын даатгалын үйлчилгээгээ бол бэлэг болгож байна. За ингээд. За хордоо идгээрэй. За. Тэгээд даатгалтаа хэрхэн яаж хамрагдах вэ гэдгээ болохоор манай одоо төв дээр очиод одоо бүрдүүлэх материалуудаа бүрдүүлээд бид та бүхэнтэй холбогдоод бол даатгалын хугацаа маань идэвхжээд эхэлнэ. За ингээд та хоёрынхаа цаашдын сурлагт болон ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Бас эрүүл энхийг хүсье. Ингээд хүрэлцэн ирсэн дахин талархлаа илэрхийлье. За. Энэ нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд бас баярлалаа. Ийм даатгалын үйлчилгээ явуулж эхэлж байгаа танай компани хамт олонд бас маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ бас их баярлалаа. За. Бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд даатгуулцгаая. Сая одоо цэрэн тогтох болор туяа хоёртойгоо ярилцлаа. Бас үнэхээр энэ хүмүүст юм гинтийн эрсдэл тохиолдсон бас ярихад тийм амаргүй байх шүү. Хүнд байлаа. За тэгээд дараагийн маань асуулт болохоор ер нь Монгол орн бол бас өөрийн гэсэн онцлогтой байгаль цаг өөр хүн амын одоо аж амьдралын хэв маяг гэх мэтээ. Тэгэхээр нэгэнт одоо энэ Монголд үйл ажиллагаа явуулж байгаа энэ даатгалын байгууллага маань бол энэ бүхнийг бас заавал харгалзаж ээж тэр бүтээгдэхүүн үйлчилгээг зохиодог байхаа. Тэгэхээр танаа жаргалын эрүүл мэндийн даатгалын тухайд эдгээр онцлогуудыг хэрхэн харгалзаж үзсэн байх вэ? Монгол улс одоо бусад одоо жишээлбэл Азийн орнууд, Америкийн орнуудыг бодвол бас газар зүйн онцлог, хүн амын одоо хооллолт, амьдралын хэв маяг болон одоо жишээлбэл хэдэн 100 жил үргэлжилж ирсэн нүүдэлчин амьдралын хэв маяг зэрэг олон зүйлээс шалтгаалan энэхүү иргэдийн дундх өвчлөл, нас баралтын байдал бол өөр байдаг л та харьцангуй. За энэ дээр би жишээ олгож хэлье л та 2015 оны 14 оны статистикаар авч үзвэл Монгол улсад одоо нас баралтын тэргүүлэх шалтгаан 5 шалтгааныг одоо нийрлүүлвэл нэгдүгээрт бол зүрх судасны эмгэг, хавдрын өвчлөл,
хавдрын өвчлөл түүнчлэн одоо осол гэмтэл болон гадны шалтгаантай нас оролт түүнчлэн хоол боловсруулах замын болон амьсгалын замын эмгэгүүд бол энэхүү нас оролтод бол одоо голлох байртай орж байгаамаа. Гэтэл энэ бүхэн маань юутай холбоотой вэ гэвэл бүгд бидний өдөр тутамд хэрэгжилж байгаа хоол хүнс, за түүнчлэн амьдралын хэв маяг ямар нөхцөл орчинд амьдарч байгаа вэ гэдгээс хамаарат өөр өөр байдаг. Хувийн эрүүл мэндийн даатгал дээр энэ бүгдээс хамаарат даатгуулагч бол одоо жишээлбэл 15 настай хүн, 60 настай хүний хувьд бол тухайн өвчлөл үүсэх магадлал нь бол өөр өөр байна л да. Энүүнээс хамаарат хувийн эрүүл мэндийн даатгал бол наснаас хамаарсан өөр өөр үнэлгээтэй байдаг. Одоо өвөл болж ийн утаа өнөр маш их байдаг шүү дээ. Энүүнтэй холбоотой амьсгалын замын өвчлөл ялангуяа сургуулийн насны хүүхдүүд өвөл бол хэд хэдэн удаа ханиад хатгаа хурж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай болдог. Тэгвэл энүүнд маань зориулсан одоо даатгалын хамгаалалт маань байна. Мөн хоол боловсруулах замын эмгэг буюу бид нар хэрхэн зөв хоолж байна вэ? Одоо жишээлбэл энэ дээр жишээ олгож хэлэхэд өөх тостой хоол нэлээх хэрэгэлдэг, нэлээд давстай хоол хэрэгэлдэг. Энэ бүхэн маань эргээл нөгөө хоол боловсруулах замын хавдар үүсэх, архаг хууч эмгэгүүд үүсэх одоо нөхцөл нь болж өгöd байгаа юм л да. Энэ дээр би нэг жишээ бүр онцгойлон хэлмээр байна. Монгол улс бол энэ хоол боловсруулах замын хавдрын өвчлөөрөө бол дэлхийд тэргүүлдэг нь шүү дээ. Одоо илэгний хавдар, улаан хоолой хавдар, ходоодны хавдраар бол эхний 3 байр бол одоо Монгол улсын хэмжээнд эзэлж байгаа жишээтэй. Энэ бүхнээс бол бид урьдчилан сэргийлэх, өөрийнхөө эрүүл мэндэд хариуцлагатайгаар хандахын боломжтой. Түүнээс гадна энэ бүхний эмчилгээг бол жаргалын эрүүл мэндийн даатгалаас бол энэ бүхэн бол хамгаалтанд орсон байна. За манай зочны ярьж байгаа одоо энэ зүрх судасны өвчлөлтэй холбоотой буюу ер нь бусад өндөр өртөг зардалтай энэ ялангуяа мис ажилбарууд хийлэх юм одоо эрсдэлд учрлаа гэхэд даатгалыг одоо хэрхэн ашиглаж болох вэ гэдэг энэ мэдээллийг илүү одоо ойлгомжтой болгох зорилгоор бас нэг зочныг бид студидад урьсан байгаа. Ингээд энэ зочноо хүлээж авъя. Энэ зочин маань бол одоо сонготой эмнэлгийн зүрхний мис засалч эмч Намхат Оржимаа. За үзэгчдээ Намхат Оржимчийг хүлээж авъя. За Намхат Оржимчийн суучраа. За танд энэ өдрийн мэндийг хүргье. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд баярлж байна. Баярлалаа. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын талаарх л одоо мэдээллийг бид үзэгчдэд хүргэхийг зорж байна. Та бол одоо өдөр тутамдаа энэ зүрхний мис ажилбар гэх мэт одоо эмнэлгийн практик тохиолдож байгаа өндөр өртөгтэй энэ мис ажилбарууд иргэдэд одоо хэрхэн бас хүн дээр тусаж байдаг вэ? Эдийн засгийн хувьд гэдэг энэ нэмийг харж байгаагийнхаа хувьд, эмчийнхээ хувьд, хувийнхээ хувьд бас ямар бодол саналтай явдаг вэ? За нэгдүгээрт бол эрүүл мэндийн даатгал ер нь бол даатгалыг бол сайн дурах гэж ойлгодог. Гэтэл манай Монгол оронд одоо яаж яах гэхээр хүн болгон заавал төлөх ёстой. Тэгээд эрүүл мэнд гэдэг имийг ерөөсөө үнэгүй болгочихсон. Тэгэхээр эрүүл мэнд бол хүнд бол хамгийн үнэтэй юм байх ёстой. Тэгэхээр энийгээр одоо юу гэдгийг засгийн газар ч юм уу улсын ч юм уу улс төр хийгээд эргээд үзүүлж байгаа үйлчилгээний ард түмэнд хангалттай бусаар хүрч байна. Тэгэхээр энэ орон зайд бол одоо хувийн эрүүл мэндийн даатгал одоо орж ирж байгаад маш их баяртай байна л да. Тэгэхээр бол одоо биднэрт бол бидний хийдэг ажилбарууд бол их үнэтэй ажилбарууд байдаг. Тэгэхээр энэ өөрөө одоо дандаа нэг удаагийн юм хэрэгэлдэг өндөр технологи шаардлагатай байдаг. Тийм учраас бол одоо тэр болгон хямдхан хийгээд авах боломж багтай. Тэгэхээр хувийн эмнэлгүүд дээр бол зарим одоо эмнэлгүүд дээр бол Монгол оронд хийгддэггүй ажилбаруудыг бол нэлээд хийж байгаа. Тэгэхээр энэ ажилбар болгонд бол одоо хүн болгон зөвхөн өөрөөсөө төлбөрөөр гаргаж төлж байна. Тэгээд одоо жишээлбэл 10 сая төгрөг орчмын тийм хагалгаа хийлээ гэхэд одоо эрүүл мэндийн даатгалаас улсаас нэг 100-200 мянган төгрөг л хөнгөлж штэ. Тэгэхээр энэ бол одоо ард түмэнд бол маш хүн дээр тусаж байгаа. Тэгэхдээ энэ одоо тэр стенд суулгах гэх мэтийн зүрхний зарим мис ажилбарууд чинь бас энэ сүүлд одоо шинжлэгдсэн хуулийнхаа хүрээнд эрүүл мэндийн даатгалаас төлөх ёстой мөнгө зардлын хэмжээ нь бас нэмэгдсэн 1-200 арай биш байхаа. Хичнээн та улс төрчж байгаа гэж ярьж байгаа ч гэсэн би бас энэ дээр бас улсын эрүүл мэндийн даатгалыг өөрөөрөөлөг бас хэтэрхий өгөөсгөж болох байх. Яг улс төрчин нэг жоохон тийм мөнгө аяс зарим юм дээр нь байсан ч гэсэн бас тэр бүхлээрээ тийм болчих байх гэж бодож байна. Хэмжээний хувьд арай илүү байхаа. Сүүлийн одоо шинжилсэн хуулиар бол одоо 75% нь өгж байгаа. Гэхдээ энэ нь бол зөвхөн одоо улсын эмнэлэг дээр хэрэгжиж байгаа. Тэгэхээр улсын эмнэлэг дээр бол маш их ачаалалтай. Маш их ачаалаад дийлэхгүй. Тэгэхээр энэ одоо жишээлбэл одоо энэ зүрхний одоо энэ ажилбарууд энэ хагалгаанууд гэхэд бол зөвхөн нэг эмнэлэг дээр хахад Монгол улсын хэмжээнд хүрж ажиллана гэхэд хэцүү. Маш их ачаалтай болно. Тэгэхээр энэ ачааллыг
хувийн эмнэлгүүд, бусад эмнэлгүүд бол хуваалцах шаардлагатай болно да. Тэгэхээр энэ дээр нь одоо даатгалын систем нь хурж ажиллахгүй байна л да. 5 сая төгрөгийн одоо зүрхний хагалгаа хийх боллоо 3 дугаар эмнэлэгт очлоо 75% нь улс өгч байна. Азтай тохиолдол байна тий. Гэтэл бас хувийн эмнэлэг дээр одоо хийлгэх болохоор нөгөө даатгалаасаа тэр 75% авч чадахгүй нэ. Гэтэл хүн хувийн эмнэлгийг бас сонгож болох нэ. Энэ тохиолдолд тэгвэл одоо жишээлбэл жаргалан даатгалын үйлчилгээ хэрэг болох гээд байна уу? Тий. Өсөх баяраа. Тэгэлгүй яах вэ? Жаргалан эрүүл мэндийн даатгал манай даатгалт бол яг энэ өндөр өртөгтэй мис ажилбарууд одоо эрд хэрэгтэн шилжүүлж суулгах гэдэг энэ өндөр өртөгтэй эмчилгээний зардууд бол бүгд орцсон байгаа. Тэгэхээр яг манайх бол энэ Монгол улсад хувийн болон улсын эмнэлгийн сүлжээ гэдэг зүйлийг бий болгож байгаа маа. Тэгэхээр манай сүлжээ эмнэлэгт бол сонгодоо эмнэлэгч гэсэн нэгдээд орцсон хамтын ажиллагаа бол эхэлсэн явж байгаа. Энэ ажиллагааны хүрээнд одоо сонгодоо эмнэлэг дээр магадгүй 10 сая төгрөгийн эрүүл одоо зүрхний стенд суулгах мис ажилбар хийгдэх боллоо гэхэд бол бид мөн одоо даатгалд хамрагдсан тэр гэрээнийхээ нөхцлөөр буюу 10 сая төгрөгөнд нь тохирсон эмчилгээ үйлчлэгийг нь бол даатгалдаа хамруулад оруулчихж байна л гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал гэдэг юмыг иргэд ойлгож чадаагүйхэн сөрөг үр дагавар бас энэ дээр харагдаж байна нөгөө талаасаа юу гэж бодож байна? Одоо яг ард түмэнд бол их хүн дээр тусч байгаа л да. Тэр хүн одоо жишээлбэл насан туршдаа энэ даатгалыг улсын одоо эрүүл мэндийн даатгалыг төлцсөн байдаг. Гэтэл одоо өвдлөө магадгүй тэр одоо хийх ажилбар нь улсын эмнэлэгт хийгдэх боломжгүй байлаа. Бид нэр хувийн эмнэлэг дээр ирж хийлээ гэхэд насан туршдаа даатгал төлчөөд одоо нэг хагалгаанд ороход нэг 100-200 мянган төгрөг хөнгөлнө гэдэг бол тэр хүнд бол маш хүн дээр тусч байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо ард түмэн бол одоо их одоо сэтгэл дундуур байдаг л та. Ер нь бол хүн өвдсөн үед бол хүн бол одоо бүх юмаа л одоо гаргаж одоо эмчилгээний төлөө явдаг. Тэгэхээр энийг бол одоо даатгалын энэ одоо шин салбарууд орж ирж бас хөнгөлөлцөж өгж байгаад бол бас баяртай байна л та. Нэг асуулт асууч. Яагаад хувийн эмнэлгүүдийг одоо энэ улсын эрүүл мэндийн даатгалын системд нь хамруулад за бүр одоо юу гэдгийг тохон хувийн эмнэлэг мэдээж улсын эмнэлгээс өндөр зардалтай тэрний 75% гаргана гэдэг бол худлаа. Гэхдээ улсын эмнэлэгт одоо хийгдэж байгаа үнийнх нь 75%-тай тэнцэх хэмжээнийх нь ядаж мөнгөний тэ 100-200 мянга биш. Одоо бодвол 75% гэхэлэр энэ 3-4 сая төгтөг байлгүй дээ. Тэрийг яагаад өгөх ийм одоо системийг нэвтрүүлж болох байгаа юм болоо? Харин тэрэндээ л гайхаад байна л та. Тийм. Тэгэхээр бол ерөнхийдөө бол энэ талаар яригдж байгаа бах. Эх оны 1 сарын 1-ээс хувийн том эмнэлгүүд дээр бас энэ төсөл хэрэгжих юм бол яриа байгаа. Гэхдээ яг хэдийгээр хэрэгжиж эхлэх нь сайн мэдэхгүй байна. Одоо эмнэлгүүдийн сүлжээ байгуулахын асуудалд хувийн эмнэлгүүд яаж хандж байна? Хувийн сүлжээ эмнэлэг байгуулах гэдэг дээр бол маш таатайгаар хүлээж авч байгаа. Энэ маань яг одоогийн одоо манай эрүүл мэндийн тогтолцоонд бол зайлшгүй байх ёстой, хөгжих ёстой. Энэхүү эрүүл мэндийн салбарын өөрийнх нь хөгжлийнх нь бас нэг чухал хэсэг болж өгч байгаа юм л та. Өөрөөр хэлбэл улсын эрүүл мэндийн даатгалаас, улсын эрүүл мэндийн даатгалын сангаас тухайн хүнд жилд зарцуулах мөнгөнийх нь хэмжээг 1.8 сая төгрөгөөр хязгаарлаад өгсөн байдаг. Гэтэл одоо хүн болгон яг ижил төрлийн үйлчлэгээ авах тийм сонирхолтой байна гэж байхгүй шүү дээ. Жишээлбэл илүү сайн чанартай, илүү сайн эмнэлэгт үзүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл тэр бүхэнд нь төлж байгаа тэр төлбөрийг бол өөрийнхөө хармаанаас л төлж шүү дээ. Гэтэл энэ дээр хувийн эрүүл мэндийн байгууллагууд хөгжөөд эхэллээ. Энэ дээр санхүүжилтийн шин тогтолцоо бол өссөн үсээгүй бол энэ цаг хугацааны шаардлагаар гарч ирж байгаа, нийгмийн шаардлагаар гарч ирж байгаа л ийм үйлчлэг гэж хэлж байна. 500 мянган төгрөг хүртэлх эмчилгээ болон гинтийн ослын улмаас эмнэлгийн яаралтай үйлчилгээ авсан тохиолдолд даатгалаас та нөхөн төлбөрийг авахтаа дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд даатгалын гэрээ, эх хувь, зааврын дагуу бүрэн бүрэлсэн нөхөн төлбөрийн маягт, эмнэлгийн акт дүгнэлт тодорхойлол. Эмчилгээ хийлгэсэн төлбөрийн баримт, эм худалдан авсан төлбөрийн баримт. Эренбэхийн зураг, CT, MRI. Албан байгууллагын хувьд нөхөн төлбөр олохыг хүссэн албан тоот шаардлагатай тохиолдолд нэмэлт материал бүрдүүлнэ. Нөхөн төлбөрийг ажлын 10 хоногт багтаан даатгуулагчийн давс нь шийдвэрлэнэ. Хувийн эрүүл мэндийн даатгалын байгууллагыг төлөөлсөн хүн сууж байна. За бас хувийн хөвчлийн эмнэлгийн эмч сууж байна. Эрүүл мэндийн даатгалын асуудал бол та бүхний амьдралд өнөөдөр үнэхээр л тулгамдаад хүн болгон л одоо энэтэй ингээл нүүр тулаад явж идэг ийм асуудлаа. Та бүхэн асуултаа нээлттэй асуугаач. Энэ хоёр хүнээс асуух асуулт юу байна? Сайн байна уу? Намайг Буян Тогтох гэдэг Скватер дүүргийн 15 дугаар хорооны иргэн.
зөвхөн үндсэн багстай ор хоногийн мөнгө олгох талаар тайлбар өгөөч ээ. Зөвхөн улсын эмнэлэг твтэн эмчилүүлсэн тохиолдолд ор хоногийн мөнгө олгохдох уу? За жаргалын эрүүл мэндийн даатгал маань та тухайн жилийн хугацаанд манай сүлжээ эмнэлгүүдээр эмчилгээ авч явах үед жаргалын эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн зардал гараагүй тохиолдолд бид ор хоногийн мөнгөд өдөрт 50,000, 10 хоногт 500,000 төгрөгийн ор хоногийн зардлыг өгч байгаамаа. Тэгэхээр энэ хэвтийн эмчилүүлэх багц дээр илүү хамааралтай. Улсын эмнэлгүүдэд одоохондоо танаа даатгал бас яг ашиглагдах тэр хэмжээнд нөхцөл нь бүрдэг байгаа юу? Улсын эмнэлгүүдэд ашиглагдах боломжтой. Юу хэлж гэнэ вэ гэвэл улсын эрүүл мэндийн даатгалаараа улсын эмнэлэг дээр хэвтэж эмчлүүллээ ч гэсэнтэй маш хэмжээний дагалдах зардлууд гарч идэг. Одоо сая цэрэн тогтох үгийн хэлснээр эм болон бинтний, болтны болон өндөр үнэтэй одоо MRI, компьютер томографийн шинжилгээ хийх шаардлага болдог шүү дээ. Тэгвэл энэ бүхнийг мөн бид бас давхар даатгалдаа хамруулж байгаамаа. Улсын эмнэлэг одоо жишээлбэл энэ хувийн эрүүл мэндийн даатгалын энэ одоо нөхцөл, энэ хамтран ажиллахын нөхцөл бүх юмыг хүлээгээд авчихсан одоо боломжтой болсон гэж ойлгох юм. Би болохоор дөнгөж хэлж байгаа учраас улсын эмнэлэг рүү арайхандаа нэвтрэг байгаа хэл гэж хараад байна. Бид даатгуулагчдаа сонголтыг өгч байгаа. Гэхдээ илүү одоо хувийн эмнэлгээр үйлчлэх илүү тохиромжтой, тааламжтай, хүрэлцээтэй нөхцлөөр үйлчлүүлэх тэр сонголтыг өгч байгаа. Мөн хэрвээ улсын эмнэлгээр үйлчлүүлээд гарсан зардлаа биднээс бол нөхөн төлбөр авах байдлаар л авчнаа л гэсэн үг. Өөрөө мөнгөө төлчөөд буцаан биднээс нөхөн төлбөр авах зардал хэлбэр. Улсын эмнэлэгтээ би заавал жаргалын эрүүл мэндийн даатгал даатгагдсан гэж хэлэх шаардлагагүй гэсэн үг юм уу? Шаардлагагүйгээр үйлчлэгээ аваад биднээс нөхөн төлбөр авах тийм боломж бас сонголт бас байгаа. Намайг Сарантай гэдэг соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлчийн 2 дугаар курс сурдаг. За гоо сайхны хагалгаа эрүүл мэндийн даатгалд хамаарах болов? За бид жаргалын эрүүл мэндийн даатгал маань ер нь бол үндсэн зарчим нь бол олон улсын эрүүл мэндийн даатгалын зарчмаар бол явагдана. Үүн дээр олон улсын эрүүл мэндийн даатгал дээр ямар ч даатгал дээр гоо сайхны мэс засал бол ордгоо маа. Гэхдээ гоо сайхны мэс засал гэдэг маань юу хэлж байна вэ гэвэл таны бие махбодод одоо жишээлбэл хамраа өндөрсгөх ч юм уу тийм ээ, ямар нэгэн байдлаар тийм байдлаар гоо сайхны мэс засал хэлээд байгаа. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар гэмтэл аваад нөгөө нөхөн сэргээх мэс засал гэдэг шүү дээ тийм ээ. Тийм мэс заслууд бол даатгалд бол хамаарч байгаа. Яагаад? Яагаад гэвэл нөхөн сэргээх мэс засал гэдэг маань өөрөө тухайн хүний хэвийн одоо үйл ажиллагаа, бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор. Тэгвэл гоо сайхны мэс засал гэдэг маань хэвийн байгаа шүү дээ тийм. Хэвийн байгаа зүйлийг гадаад харагдах байдлаар өөрчлөх зорилгоор гоо сайхны мэс засалд ордог. Энүүгээр ялгаатай. Монголд хийгдэх одоо боломжгүй мэс ажилбаруудын талаар бас би энэ намхад иржимчээс асууя гэж бодож байна. Хийгдэх боломжгүй мэс ажилбаруудын тухайд ер нь даатгал бас нөлөөлж чадах болов. Танаа дээр тийм тохиолдлууд хэрэг гарч ийн. Тийм үед одоо манай иргэд яаж ийн? Ямар шийдвэр гаргаж байна? За Монголд хийгдэх боломжгүй нэг 30 орчим ажилбар байдаг гэж эрүүл мэндийн яамнаас гаргасан байдаг. Яг эдгээр онош батлагдаад ингэсэн тохиолдолд бол одоо аль биесээр даатгалаас тийм тусламж өгж байгаа гэж би сайн мэдэхгүй байна. Ер нь бол хүмүүс өөрсдийнхөө боломжийн хэрээр өөрсдөө мөнгийг гаргаад гадаад явж эмчилүүлж байгаа. Тэгэхээр Монголд эмчлэгдэх боломжгүй нийт эрүүл мэндийн сайдын тушаалаар 33 одоо онш байдаг л та. Үүнтэй холбоотой төсөв бол эрүүл мэнд спортын яам дээр жил бүр төсөвлөгддөг. Гэхдээ энэ төсөв нь ойролцоогоор хагас тэрбум буюу 500 сая төгрөгийн төсөв байдаг. Харамсалтай нь энэ 500 сая төгрөг бол одоо нэг хүний эмчилгээ юм уу, хоёр хүний эмчилгээ биш. Энэ бол ерөөсөө 100 гаруй хүний эмчилгээ байдаг. Тэгэхээр одоо тухайн иргэн гадаад улс оронд Монголд эмчлэгдэх боломжгүй тэр эмчилгээг гадаад улс оронд 50-60 сая төгрөгөөр эмчилгээ авчаад Монголд буцаж хурж ирээд одоо би ийм эмчилгээ авчлаа, Солонгост одоо Тайландад эмчилгээ авчлаа, нөхөн төлбөр авъя гэхэд бол нэг хүнд ойролцоогоор 3 сая төгрөг л одоо хуваарлагддаг. Тэрүүгээрээ бол маш хүртээмжгүй тийм байдлыг бол бий болгох юм л та. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэн Алимаа гэж хүн байна. За эрхтэн шилжүүлэн суулгалт хамгийн багадаа 60 сая төгрөг байдаг гэж бодоход 20 сая төгрөгийг даатгал төлөхөө. За манай дээр хоёр төрлийн даатгалын хамгаалтын багц байгаа. Нэг нь голд буюу алтан, хоёр дахь нь платинум гэсэн багц байгаа. Тэгэхээр голд багцын хувьд бол Монгол улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авах
зориулттай багц. Энэ багц дээр бол жилд тухайн одоо даатгалын хугацаанд бол 20 сая төгрөг гэж байгаа. 20 сая төгрөг гэдэг маань эд эрхтэн шилжүүлэн суулгахтаа сая 60 сая төгрөг гэлээ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол 20 сая төгрөгийг нь бол даатгалаас бол хариуцж байгаамаа. Голд багцын хувьд. Платинум багцын хувьд Монгол улсад болон Азийн шилдэг сүлжээ эмнэлгүүдээр жилийн хугацаанд 150 мянган долларын эд эрхтэн шилжүүлэн суулгах багцын хамгаалтыг бол санал болгож байгаамаа. За сайн байна уу. Сэтгүүлч дээд сургуулийн 3 дугаар курсын оюутан ганц байна. Азийн шүлжээ 8 эмнэлгийн аль нэгэнд нь хэвтэж эмчүүллээ гэж бодоход тухайн хүнийг асарж байгаа хүнийх нь зарлыг даатлагаас гаргаж өгөх үү? Захиурын зарлыг гэсэн үг шүү дээ. За бид платинум багцын хувьд бол нэмэлт одоо жишээлбэл гадаадд эмчилгээ хийхэд ер нь хүн бүгд мэдэндээ зөвхөн эмчилгээнээс гадна тээврийн зардал, очиод байрлах зардал, хамт явсан хүний зардал гэдээ бас гардаг. Тэгэхээр бид тухайн даатгуулагчийн эмчилгээний зардлаас гадна хамт одоо гэр бүлийнхаа үнэтэй хамт явлаа гэхэд тухайн гэр бүлийн үнд нь хоногт $30 бодоод нөхөн төлбөрийг нь мөн давхар олгож байгаа. Сайн байна уу? Соёл урлагийн их сургуулийн радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүлчин 3 дугаар курсын оюутан Нэмэрдэн байна. Миний хувьд танаас асуух асуулт бол өндөр үнэтэй эмчилгээний зардлуудад юу орж байгаа вэ? За өндөр үнэтэй эмчилгээний зардлууд гэдэг маань эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарууд. Дээрээс нь одоо тухайлбал энэ дээр одоо элэг шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгах, цудлаг эрхтнүүд зүрх шилжүүлэн суулгах, түүнээс гадна одоо өвдөгний үе шилжүүлэн суулгадаг шүү дээ, тийм ээ. Хиймэл үе шилжүүлэн суулгах болон өндөр өртөгтэй мэс ажилбарууд бол бас давхар орж байгаамаа. За сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намангэрл гэдэг. Танаа даатгалаас хэвтэж эмчлүүлэхэд одоо хоногийн зардлыг одоо хэдэн хувийн дааж төлдөг вэ? За жаргалан эрүүл мэндийн даатгал маань зөвхөн хэвтэж эмчлүүлэхээс гадна амбулаторийн үзлэг, онцлогоо эмчилгээ, бүх төрлийн онцлогоо эмчилгээ шинжилгээнүүд Монгол улсад болон гадаад улсад түүнээс гадна нэг хүний одоо стандарт өрөө гэж ярьдаг ш тийм ээ. Нэг ганцаараа хэвтэж эмчлүүлэх тийм сонирхолтой иргэд ч гэсэн байна ш тийм ээ. Энэ бүх үйлчилгээний 70%-ийг нь хариуцж байгаамаа. Тэгэхээр одоо нэг талаасаа даатгуулагч маань эрүүл мэндтэй хариуцлагатайгаар хандах. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний зардлыг нь бол танаас өөрөөс нь бас гардыг шүү. Тийм учраас эрүүл мэндтэй одоо хариуцлагатайгаар хандцгаая гэдэг зүйлийг бол бас зах зээл дээр бүтээгдэхүүнтэйгээ хавсарган оруулж байгаамаа. Хувийн эрүүл мэндийн даатгалын чинь бол эмнэлгүүдтэйгээ тодорхой хэмжээгээр улсынхаа эмнэлгүүдтэй бас нэг харилцаж мэдээлэл өгөх байдаг юм уу? Тэгээ энэ талаараа бас нэг хамтын ажиллагаатай байхын зүйл ах л да. Ямар хэлбэр байж болох вэ? За хувийн сүлжээ эмнэлгүүдтэйгээ бол бид нэлээ нарийн одоо үе шат бүхий ийм детальчилсан гэрээ хийж байгаа юм л да. Энэ дээр юу вэ гэвэл манай даатгуулагч манай сүлжээ хувийн эмнэлгүүдээр үйлчлүүлэх үед даатгуулагч таныг ямар байдлаар огтож авах вэ? Танд тусгайлсан одоо ямар үйлчлэгийг үзүүлэх вэ? Та одоо жишээлбэл сонготой эмнэлгээр одоо жаргалан эрүүл мэндийн даатгуулагч үйлчлүүллээ гэхэд та очор аавн шүү дээ, тийм ээ. Очоод очор авдаг. Тэгвэл яг жаргалан эрүүл мэндийн даатгуулагч үйлчлүүлэх тусгай цонх байна. Тусгай цонх дээр очоод үйлчлүүлэхэд танд чиглүүлсэн үйлчлэгийг одоо явуулна. Тухайлбал одоо мөнгөн гүр эмнэлэг дээр гэхэд манай даатгуулагчийг илүү одоо өөр одоо тусгайлсан байдлаар үйлчлэгийг үзүүлнэ. Тэгвэл улсын эмнэлэг дээр бидний одоо төлөвлөснөөр хамтын ажиллагааны харилцаа ойлголцлын санамж жижиг байгуулах хэлбэрээр улсын эмнэлгүүдтэй одоо хамтарч ажиллана. За энэ маань юу хэлж гэнэ вэ гэвэл даатгуулагч маань одоо өөрийн сонголтоор улсын эмнэлэгтэр эмчилгээ авъя. Бид болохоор тухайн улсын эмнэлгээр үйлчлүүлэхэд нь одоо нөхөн төлбөрийг нь бас эрүүл мэндийн тусламж үйлчлэгийн нөхөн төлбөрийг нь бас хариуцъя. Зөвхөн одоо нэг эмнэлэг гэж зааж өгөх тийм бас сонголтгүй биш байдлыг л харуулж байгаа юм л та. Тэгэхээр одоо сая бид бол дандаа давуу талыг ярьлаа. Одоо бүхэл боломжууд нээлттэй мэдээлэл хүрч ийн. Гэхдээ бас хамрагдахгүй нөхцлүүд одоо танай жаргалан эрүүл мэндийн даатгалд хамаарахгүй нөхцлүүд гэж юм байгаа юу? За жаргалан эрүүл мэндийн даатгалд хамаарахгүй нөхцөл гэдэг маань зүгээр ерөнхий нөхцлүүдэд би тайлбарлаад хэлээд өгье. Одоо даатгалд хамрагдахаас өмнө аль хэдийн шинжилгээгээ хийлгээд эмчилгээ нь тодорхой болцсон. Эмчилгээ нь магадгүй 10 сая төгрөгийн эмчилгээ гэдэг нь бол тодорхой болцсон үедээ даатгалд хамрагдсныхаа дараа 1 юм уу 2 сарын дараа за би энэ одоо эмчилгээ хийлгэхээр болоо, энэ эмнэлэг дээр эмчилгээ хийлгэхээр болоо. Энэ маань төлөвлөгдсөн 6 сарын өмнө төлөвлөгдсөн эмчилгээ байгаамаа
гэсэн тохиолдолд бол энэ маань даатгалын хамгаалтын нөхцөлд орохгүй байгаамаа. Яагаад вэ гэвэл энэ бүхэн маань өөрөө 10 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ аавна гэдэг нь тодорхой байсан. Тэгээд даатгалд шууд тэрүүнийгээ төлөвлөх гэдэг маань өөрөө даатгалын зарчимтай бас нийцдэг юм аа. Түүнээс гадна одоо жишээлбэл нөгөө өндөр технологиор IVF эмчилгээ гэж ярьдаг ш тийм ээ, үр шилжүүлэн суулгах ажилбар гэдэг тийм үр шилжүүлэн суулгахтай холбоотой ажилбарууд бол даатгалд мөн хамрагдаагүй байгаа. Түүнээс гадна та даатгалын гэрээ байгуулах үедээ бид эрүүл мэндийн хуудас гэдэг зүйлийг бүглүүлээд та өмнө нь ямар өвчлөөр өвчлөж исэн бэ тэр бүхнийгээ бидэнд бол одоо эрүүл мэндийн байдлаа бол мэдэгддэг. Энэ дээр бол та өвчнөө ямар нэгэн байдлаар нуусан энэ талаар мэдээллийг бол дарагдуулсан тохиолдолд бол энэ нөхөн төлбөр даатгалд хамрагдахгүй байх энэ магадлалыг бол нэмэгдүүлдэг юм аа. Жаргалын эрүүл мэндийн даатгалын бид хэд хэдэн хөнгөлтийг бол иргэдтэй бол санал болгож байгаамаа. За үүн дээр бол төлбөрийн нөхцөлийг хөнгөлөлт буюу даатгуулагч маань бүтэн жилээр төлбөрөө төлсөн тохиолдолд бол бөөнөрөнд төлсөн тохиолдолд даатгалын хураамж бол 15%-аар түүнчлэн жаргалын эрүүл мэндийн даатгал маань илүү гэр бүл рүү чиглэсэн даатгал учраас гэр бүлээрээ даатгуулсан тохиолдолд бол доорх байдлаар хөнгөлөлт одоо явагдана. Тухайлбал гэр бүлээрээ 5 ам бүлтэй гишүүн гэр бүлээрээ даатгууллаа гэхэд одоо эхнэр нь 10%, эхний хүүхэд нь 15%, хоёр дахь хүүхэд нь 25%, гурав дахь хүүхэд нь 40% зэрэг нэлээд гэр бүлээрээ даатгуулсан тохиолдолд нэлээд томоохон хэмжээний одоо хөнгөлөлтүүд бол бид бүхнээс санал болгож байгаа. Тухайлбал 5 ам бүлтэй гэр бүл одоо Батын гэр бүл гэж бодъё л доо. Бат өөрөө 39 настай, эхнэр Туяа нь 34 настай, 3 хүүхэдтэй байлаа гэхэд энэ даатгал маань нэг ойролцоогоор жилийн хураамж нь 2 сая 700 мянган төгрөг байлаа гэж бодъё. За тэгвэл 2 сая 700 мянган төгрөг жилийн хугацаанд байхад хөнгөлөлт урамшууллаа бид тооцож үзвэл энэ дүн ойролцоогоор 2 сая 300 мянган төгрөг болно. За 2 сая 300 мянган төгрөг 5 ам бүлдээ хуваагаад үзвэл жилийн нэг ам бүлийн нэг гишүүний хувьд ойролцоогоор 400 мянга. За энэ сард ойролцоогоор 40 мянган төгрөгийг бол та эрүүл мэндэд зарцуулаад бүтэн жилийн турш 50 сая хүртэл төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах энэ боломж бол нэгдээд байна. Тэгэхээр өрхийн гишүүн болгон 50 сая төгрөгийн өрхийн гишүүн болгон 50 сая төгрөгийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Тэгээд сар төлөх дундаж хураамж нь бол 40 мянган төгрөг л гэсэн үг. Одоо өнөөдөр ингээд жаргалан даатгал нэвтрээд хэллэхэд хувийн эмнэлгүүдээр нөө сүлжээ эмнэлгүүдээр ч очиод энэ даатгалынхаа үр жимийг бүрдэх нөхцөл нь ямар хугацааны дараа бүрдэх вэ? Монголын тэргүүлэх одоо салбар бүрээс гэж ярина л та. Гэмтлийн, доторын, хүүхдийн, чих хамар хоолой ингээд тэргүүлэх хувийн 10 эмнэлгүүдтэй бол хамтын ажиллагааны гэрээ байгуулад явж байна. Тэгээ манай даатгуулагч жаргалын эрүүл мэндийн даатгалын одоо гишүүн энд ам бүлийн гишүүн болсноор л болсны маргаашнаас нь энэ үйлчлэгээ бол идэвхжих боломжтой юм аа. Одоо энэ бид нар бол аль хэдийн эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээгээ байгуулад ямар байдлаар манай даатгуулагчдыг хүлээн авах вэ? Ямар дараалалаар хүлээн авах вэ? Төлбөр мөнгийг нь болохоор бид 30%-ийг нь бол даатгуулагч өөрөөсөө эмнэлэг дээрээ төлөөд 70% нь бол бид эмнэлглүүн шууд шилжүүлэх хэлбэрээр явагдах юм байна. Тэгэхээр энэ бүх нарийн одоо детальчилсан процесс бол аль хэдийн болоод одоо үйл ажиллагаа маань бол эхлээд явж байгаа маа. За би намхад орж эмчээс зүгээр яг хувь хүнийх нь хувьд нэг асуулт асуумаар санагдаж байна л да. Эмч хүний хувьд эрүүл мэндийн даатгал мэдээж одоо цалингаасаа тогтмол албан журмаар хурагдал явчихж байгаа юм чи өөр шимийн хэр хүртэж байна. Ер нь одоо хувийн эрүүл мэндийн даатгалын талаар хувь хүнийхээ хувьд ямар бодолтой явж байна? Яг эрүүл мэндийн даатгалынхаа үр шимийг бол хүртдэг хүн их ховор л доо. Бид нар бол одоо улсад ингээд эрүүл мэндийн даатгал гэж бидний цалингаас ингээд аваа явчихдаг. Гэхдээ яг энэ эргээд одоо энэ даатгалынхаа үр шимийг хүртэн гэхээр бол энэ өөрөө одоо хангалттай бос байгаа. Тэгэхээр л энэ дээр одоо ядаж энэ цугларсан эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг эргээд одоо улсын эмнэлгүүдэд нь яаж бүрэн зараач л гэдэг юмыг би хүсэж байгаа. Тэгэхээр одоо эрүүл мэндийн даатгалаар цугларсан тэр мөнгийг улс маань өөр юм зарцуулчаад тэгээ эрүүл мэндэд тэр зарж байгаа мөнгө нь маш бага орчиж байгаа болохоор улсын эмнэлгүүд маань хөгжихгүй нөхцөл байдал нь тааруу тий ийм болчоод эрүүл мэндийг нэгдүгürt үнэгүй болгоод өгчөж байна. Тийм болохоор зэрэг эмнэлгүүдэд өөрт нь эмхий ачааллууд их орж ирж байна.
ямар ч хэвтэх шаардлагагүй хүмүүс нэг сувилгаан маркаар жилд нэг хэвтдэг, жилд 2 удаа хэвтдэг нэг тийм ерөөсөө тийм мод болцсон. Тэгэхээр зэрэг тийм шаардлагагүй эмнэлэгт хэвтэлт маш их улсын эмнэлгүүдээр бол. Тэгэхээр энэ бол өөрөө хий ачааллуудыг нэмээд идэг улсын эмнэлэгт. Тэгэхээр улсын эмнэлгийн эмчнэр маань маш их ачаал дарагддаг. Тэгэхээр одоо юу гэдэг яг хүрэх ёстой хүндээ үйлчлэгээ маань бас одоо хүрэхгүй те жоохон тийм чанар муутай хүрэх юм магадлал бол улам өндөрөсөө явчихдаг. Тэгэхээр би бол энэ даатгалын систем маань өөрөө буруу юм байна. Манай эрүүл мэндийн систем өөрөө маш буруу байна. Тэгэхээр одоо эднэрийг засахыг хүлээгээд ингээд байнгүй маш их хугацаа орох байх гэж бодож байна. Тэгэхээр бол одоогийн байдлаар бидний сонголт бол магадгүй энэ хувийн одоо сайн дурын юм даатгалууд гарч ирж энэ орон зайг бас нэлээд сайн нөхөх байх л гэж бодож байна да. За би болохоор ингэж бодож байна. Хувийн эрүүл мэндийн даатгал, хувийн салбарын эрүүл мэндийн даатгал руу орно гэдэг бол угаасаа энэ хувийн даатгалын байгууллага ч өөр арилжааны байгууллага, ашиг сонирхол бол мэдээж арилжаа тал дээрээ үндэслэж байгаа шүү дээ. Тэгэхээр та нар одоо ингээд даатгуулагчид нэмэгдээд ирэхээр чинь бас сан үүснэ. Тэр сангийн одоо зарцуулалт эргээгээд тэр хүмүүстэй өвдөхгүй байгаа хүмүүстэй яаж хөнгөлөлт урамшуул үзүүлэх юм. Тэр даатгалаа одоо саяын намхай дээр жимчээ хэлж байгаа шиг энэ улсын эрүүл мэндийн даатгалын мөнгийг улсын нэмлэгтэн тэр чигээр нь зарчаач гэдэг шиг танаа эрүүл мэндийн даатгалд бүрдэж байгаа тэр санг буцаагаад яг эмнэлгийг хөгжүүлэхэд байд юм уу? Эрүүл мэндийг сайжруулахад зарах уу? За энүүн дээр би хиндэ нэг тоо баримтыг хэлж хэлмээр байна л та. Юу гэвэл энэ 2015 оны тоо баримт юм байгаа. Канадын Simon Fraser-ийн их сургуулиас гаргасан статистик судалгааны сэтгүүл дээр бол гарсан тоо баримт. Юу гэвэл 2014 оны байдлаар нэг жилд 14 сая доллар. За 14 сая доллар гэдэг маань Монгол улсад нэг жилийн хугацаанд 40 мянга гаруй иргэн гадаад улс орныг эрүүл мэндийн тусламж эмчилгээ авах гэж зордсон байна. За энүүний эмчилгээний дүн нь бол 14 сая, жилд 14 сая. Гэхдээ энэ бол бүрэн тоо биш. За энэ 14 сая доллар дээр нэмээд тухайн одоо эмчилгээ авч байгаа хүний одоо онгоцны зардал, зочид буудлын зардал, гэр бүлийнхнийхэн зардал болон бусад зардал нэмээд энэ тоо бол жилд 100 сая гаруй доллар бол гадаад орныг одоо Монголоос гараад яваад байна шүү дээ. Тэгвэл яг одоо жаргалан эрүүл мэндийн даатгал, энэ хувийн эрүүл мэндийн даатгал Монгол улсад хөгжснөөрөө гадаад улс орныг зорих энэхүү одоо эмчилгээний зардлууд бол дотоодын Монголынхоо хувийн шилдэг сайн эмнэлгүүдэд бол нэлээд их төвлөрч өгөх боломж бий болж байгаамаа. Энэ нь өөрөө эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн одоо гадагшаа гарсан урсгал биш, дотгошоо урсгалыг бий болгосноор Монголын хувийн эмнэлгүүд одоо гадаад улс оронд эмчлэх, Монголд эмчлэх боломжгүй 33 одоо өвчний онш гэж байна шүү дээ, тийм ээ. Магадгүй энэ мөнгө Монгол улс дотроо эргэлдвэл Монголын хувийн эмнэлгүүдийн салбар ингэж хөгжиж чадвал магадгүй одоо 5 жилийн дараа энэ 33 нь 15 болдог юм уу, тийм ээ. 10 жилийн дараа одоо 5 болдог ч юм уу. Монгол улсад одоо эмнэлгийн тусламж үйлчилгээгээ бүрэн авах, сэтгэл хангалуун эмнэлгийн тусламж үйлчлэгийг хүртээмжтэйгээр авах энэ боломж бололцоог нь бий болгох энэ одоо суур юм аа. За тэгэхээр ер нь бол бас хувийн эмнэлэг гэж илүү онцлогтой биш. Ер нь бол улсын ч бай, хувийн ч бай, эрүүл мэндийн салбар маань илүү хөгжиж иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад алсаараа улсын эрүүл мэндийн одоо нийгмийн эрүүл мэндийн даатгал, хувийн сайн дурын даатгалын одоо аль альных нь үйл ажиллагаа чиглэж байгаа юм а гэдэг энэ мэдээллийг бас иргэд маань манай нэвтрүүлгээс авсан байхаа гэж найдаж байна. Ингээд эрүүл мэндийн даатгал гэдгийг одоо бас жинхэнэ утгаар нь ойлгож амьдралдаа хэрэглэж эрүүл мэндэд учрахын эрсдлээс иргэд маань хамгаалахад бидний өнөөдрийн энэ нэвтрүүлгээр хүргэж байгаа мэдээлэл маань бас их үүрэг гүйцэтгээсэй гэж ингэж хүсэж байна. Бидний урилгыг хүлээж авч өнөөдрийн энэ нэвтрүүлэгт маань оролцсон үзэгчдийн төлөөлөл та бүхэнд баярлалаа. Мөн Өсөх баяр, Намхай дорж хоёртаа талархлаа илэрхийлье. Та бүхний ажилд, сурлагт өндөр амжилт хүсье. Анхаарлаа тавьсан үзэгчдэд баярлалаа.